Сайн байцгаана уу та бүхэнд энэ налхар намрын өдрийн сайхан мэндийг хүргэе. За Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутгаас та бүхэнд мэдчилж байна. За энэ хөдөө орон нутгаар явж байхад хоньны арьс нэхий одоо ямар ч үнэгүй болсон ингээд хог дээр бол маш их хэрэг хэвтэж байна. Тэгээд амралт цугаалгаар явж байгаа хүмүүс ер нь зун нь бол монголчууд бас хонь гаргаж иддэг. Тэгээд энэ хоньныхаа арьс нэхий ширийг бол өмнө одоо өлөнтөө хамт тушаагаад тодорхой хэмжээний мөнгө олгодог байсан бол энэ тийм биш болсон олон жил болж байна. Миний гарт бол хоньны арьс байна. Энэхүү арьсыг бол бид нар боловсруулах үйлдвэрүүдийг Монгол орныхоо нутаг дэвсгэрт яаралтай олон нэг байгуулж одоо 80 орчим сая болсон малынхаа энэ хоньны арьс нэхий ширийг эцсийн бүтээгдэхүүн болгож одоо дэлхийн олон улсын одоо орнуудад экспорт хийхэд бол бидэрт бол энэ бол маш том нөөц боломжийг авчирна гэж ингэж харж байгаа. Өмнөх жил би Америк нэгдсэн улсад явж байхад Home Depot гэдэг барилгын материал гэр хойн одоо дэлгүүрт зочлоход бол нэг юм хоньны Монгол хоньны боловсруулсан арьс нэхий ширийг бол $100 бол зарж исэн. Түүнтэй бол танилцсан. За тэр маань бол Монгол мөнгөөр бол 270-80 мянган төгрөг. Зөвхөн нэг ингээд үнэгүй хайж байгаа арьс нэхий маань л гэхэд 260-70 мянган төгрөгийн үнэтэйгээр бид нар хөдөө хээр тал дээр ингээд хайж байна. Тэгэхээр энэ хаягдж байгаа 260-70 мянган төгрөгийн үнэтэйг боловсруулах үйлдвэр яаралтай байгуулж экспортын бүтээгдэхүүн гаргаж Монгол улсынхаа бас эдийн засагт энэ хөдөө аж ахуйн салбарын, мал аж ахуйн салбарын одоо бүтээгдэхүүнүүдэд бол бас бид нар экспорт хийхэд боломж байна. Тэгээд энэ хаягдж байгаа баялагийг бид нар боловсруулж одоо орж ирж байгаа валют болгох нь бол Монголын эдийн засагч, Монголын малчтаж, Монголын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж амьдарч байгаа бүх хүмүүст бол хэрэгтэй. Тийм болохоор энэ салбарт төрийн бодлого шийдвэрийг одоо гаргадаг, салбарыг нь хариуцж байгаа тэр хүмүүс энэ дээр яаралтай шийдвэр гаргаж одоо боловсруулах үйлдвэрүүдийг яаралтай олноор нь бий болгож 80 сая малныхаа одоо үр шимийг бид нар арьс ширийг нь хүртэл ингээд эцсийн бүтээгдэхүүн болгож ашиглах хэрэгтэй байна. Бид нар баялгаа хээр тал нутаг дээр ямар ч үнгүүгээр ингэж хайж өргөдүүлж байна. Энэ байдлыг өөрчлөё, шинжилье гэсэн уриалгыг та бүхэн дэвшүүлж байна. Нэгхэн цэвэр ус 1500 төгрөгөөр авч яхад нэг хоньны нэхий нэг ч төгрөг хөрөхгүйгээр Монголын хээр талд хаягдж гин гэдэг бол хөдөө аж ахуйн өндөр боломжтой Монгол улсын хувьд бол маш том гар цохирол юм а. Тийм болохоор энэ гар цохирлыг бид нар олз, орлого болох, өөрчлөх бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн уриалгыг та бүхэнд дэвшүүлж байна. Өнөөдөр 2019 оны 8 дугаар сар Монголын хоньны арьс нэхий нэгж төгрөгийн үнэгүй хээр тал нутагт хаягдсаар л байна шүү.